түр байгуулагдсны 2226, Их Монгол Улс байгуулагдсны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн ойн баяр наадмын баярын хурал, хүндэтгэлийн концерт 7 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Хөгжим тараамын театрт зохион байгуулагдлаа. Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн ойн баяр наадмын баярын хурал, Улсын их хурлын гишүүн Зандан Шатар Билэгт, аймгийн засаг дарга Бат Жаргал, эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга Отгон Баяр, Баян хонгор сумын засаг дарга Бөгөөд хотын захирагч Мөнх Соёл, засаг даргын орлогч Батсүр, засаг даргын тамгын газрын дарга Даш Цэрэн Зэрэг болон бусад албаны хүмүүс зоч төлөөлөгчд өргөнөөр оролцлоо. Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн ойн баяр наадмын баярын хуралд оролцсон зочид төлөөлөгчд аймгийн удирдлагууд нийт баян хонгорчуудаа баяр наадмын мэндийг хүргээд сайхан наатахыг хүслээ. Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн ойн баяр наадмын баярын хурлын үеэр төрийн дээд одон медаль, Баян хонгор аймгийн тэргүүний ажилтан, аймгийн засаг даргын жуух, иргэдийн төлөөлөгчдийн жуух, Баян хонгор сумын засаг даргын иргэдийн төлөөлөгчдийн шагналаар ажил хөдөлмөрөөр бусдыг аманлаас нийт 60 хүн шагнагдлаа. За, эгчин Баян хонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт нэгтлэн бодгочоор 34 жил ажиллаад энэ жилээс Далайн ээж Баян хонгор ХХ компанид тавилгын үйлдвэрт нэгтлэн бодохоор ажиллаж байгаа. Тэгээ энэ ажиллаж байгаа энэ хугацаанд төрийн дээд шагнал алтан гац авсандаа маш их баяртай байна. Төрөө чи ажиллаж байсан 365 ажилчин болон одоо амьдрал ажил төрөл холбоотой байгаа Далайн ээжийн хамт олондоо баярлалаа. Тэгээ энэ шагналд маань миний хамт олон цуг ажиллаж байгаа хүмүүсийн маань ач тусаар энийг авсан гэж боддог. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Хамт төрийн дээд шагнал авсан болон байгууллагын шагнал, аймгийн шагнал авсан бүх шагнал гардаж авсан хүмүүстээ баяр хүргэе. За баярлалаа. Та нартай ч гэсэн баярын мэнд хүргэе. Тэгээд би 2001 оноос одоо 14 он хүртэл дотоод хүн дэвсгэрт явсан. Тэрийг ард түмэнд үйлснэ. Тэрийг одоо төр засаг маань өндөрөөр үнж одоо энэ онц дэвсгэрч гисэн цолыг өглөө. Тэгээд тэнд баяртай байна. Тэгээд одоо бүх Баян хонгор сум байгуулагдсны 60 жилийн баярын мэндийг бүх баян хонгорчуудаа хүргэе. Баян хонгор аймгийнхаа одоо тэрвэлчин хөшөөний ажиллаж хамт олон бүх жолоочнуудаа одоо алтан шар замын үзэгтэй сайхан хэрэглэг зөвшөөрлөө. Заахын өнөөдөр баяртай байна. Улсад эрүүлэг хамгаалагчдын 35 жил ажиллалаа. Тэгээд энэ түүхт хотынхон 60 жилийн ойгоор одоо улсын их баяр наадмын ерөнхийлөгчийн зарлагаар Монгол улсын хүний гавьяатын цол авсан. Баяртай байна. Эмч хүн болоод мэрэгжил эзэмшээд Монгол улсын гавьяат хэмж болно гэдэг бол миний амьдралын хамгийн түүхэн агшин нэр төрийн хэрэг. Тэгээд энэ завшааныг ашиглаад танай телевизээрээ дамжуулаад яг ажил мэрэгжлийн эмчийн хувьд тодорхойлт хийсэн Монголын дүрс онцлогооны нийгэмлэг, Ангаахын үндэсний шинжилгээ ухааны их сургуулийн дүрс онцлогооны кабинет, дүрс онцлогооны сургууль, ХТВ онцлогооны Монголын нийгэмлэг. За нийгэм улс төрийн талаас намайг тодорхойлсон Батулга одоогийн ерөнхийлөгч Батулга тэргүүтээ Монголын арьсан холбооны бүх салбар журмын нөхдөд баярсан гэлээснээ илэрхийлье. Одоо түүх 60 жилийн ойн босгон дээр би одоо ийм том хүндэтгэлтэй шагнал авч байгаадаа маш их баярлж байна. Одоо хар нэлхээсэн эрүүл мэндийн байгууллагт ажиллаж бас спортын байгууллагт ажиллаж бас амжилт олсон юм үнэлсэн төрийн удирдагч нартаа баярлалаа гэдгээ хэлье. Бүх ард түмэндээ баярын мэнд хүргье. Толгуур төр байгуулагдсны 2226, Их Монгол Улс байгуулагдсны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Баян хонгор аймагт байгуулагдсны 76 жилийн ойн баяртай хамтдатхан хийж байна. Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн ойн баяр наадам төдийгүй нээлтийн үйл ажиллагаанд Баян хонгор суманд одоо амьдарч байгаа тус сумын уугуул иргэд зочид төлөөлөгчд өргөнөөр оролцлоо. Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн ойн баяр наадмыг Баян хонгор аймгийн засаг дарга Бат Жаргал, Баян хонгор сумын засаг дарга Бөгөөд хотын захирагч Мөнх Соёлноор албан ёсоор нэн үг хэллээ. Өнөөдөр дэвчин цэцэг өөрөөр мандам босох 3 цагийн алтан гаргамж Монгол наадмын хойморт хүндэтгэн ирсэн хонгор нутгийн иргэд аадамчин олон та бүхэндээ хонгор төрөлхтөн байгуулагдсны 2226 жил
Их Монгол улс байгуулагдсны 811 жил, ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсны 76 жил, Баян-Хонгор хот байгуулагдсны түүхт 60 жилийн аймаг баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Эрийн гурван наадам бол Монгол түмний халуун төв, гэгээн хүсэл, хамтын хүчийг бэлтгэсэн ядгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийндэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвгдээд шимэн харамсан сүмний ич хараагүй. Унсан хөлгийнх нь шандас аргамаг, зоригт баатаруудынх нь сүргэж хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулгаа. Энэ жил Монгол улсын засгийн газраас Баян-Хонгор аймгийн баяр наадмыг Баян-Хонгор хотын түүхт 60 жилийн хойтой хамтдаган энэ 7-р сарын 21-22-ны өдрүүдэд тэмдэглэх шийдвэрээ гаргасан. Эрхэм үндэд Хонгор нутгийн ахын дүүсээ шандас турдмард төрийн сүлдэнд иргэжж шагаан мэргэрлэж дөрвөн бэрхүүн 9 заслын үдээр ертөнцийн зүгүүжирч өрөөл магтаа цуураж нар орсон бандаа этэн хойшоор бутал эрийн хэмрэн дөнгөрж эгэлгүй хүчтэн бүчүүдийн эд хаваар хайх болон орнын хөгтөргүй үүлэн чөлөөгөр мэлтэж болон бурхнаа нууж Монгол наадам эхэллээ. Баяр наадмын үйл ажиллагаа нээсний мэдрэлийн та бүхэн сайхан наадаа. Эрхэм хүндэт наадамсаа Монгол байгууллагын 2226 их Монгол улс байгууллагын 811 ардын хувьсгалын 96 жил Баян-Хонгор сумын түүхт 60 жилийн өмнө баяр наадмын үндэслэлийн төг Баян-Хонгор аймгийн тэнгэрт магтаж байна. Өнөөдөр Ховхангаан цэгэр орон Хонгор нутгийн төмөн олны баяр багтлын өдөр билээ. Үлзий учрал бүрдсэн энэ сайхан өдөр та бид Баян-Хонгор хот байгууллагын түүхт 60 жилийн тэгшөөг аймгийнхаа баяр наадамтай хамтдаган номхон барын дүрт номхон хайрхны ар их оронч дүйн голын хөвөнөө өргөн дээгэр тэмдэглэхээр хуран цуглараад байна. Нэгэн жарнаар өтүүлсэн Баян-Хонгор хотын түүх бол аймгийнхаа хөгжлийн салшгүй нэг хэсэг билээ. Тэгвэл 1957 онд бүгд найрамд Монгол ард улсын ардын хурлын депутатуудын хурлын 193 дугаар зарлиг Баян-Хонгор аймгийн ардын депутатын гүйцэтгэх захиргааны 91 дугаар зарилгаар Баян-Хонгор аймгийн төвд байгуулсан 3 хорон бүхий хотын хороо захиргаа бол өнөөгийн Баян-Хонгор хотын үүсэл байлаа. Энэ хугацаанд эх орны та бүхнийхээ эх оронч нутгаа гэх сэтгэл хөдөлмөр бүтээлийн хүчээр Баян-Хонгор хот маань аймаг орондоо ажил үйлсээрээ нэгжиж эрүүлэн соёл боловсролын гол төв болж аж амьдралын өөдрөг сайхан бүхнийг үтээсээр Монгол улсын аймгийн төвүүдээс хөгжлөөрөө огтхонч дутлаггүй хөгжиж өөдлөн дэвсээр өнөөдөртөө золглоо. Ийхүү Хонгор нутгийнхаа эрдэм соёлын үлгий их үлсийн ундраг болсон манай Баян-Хонгор хот эх он жилүүдэд та олонтойгоо үлсийн сайхныг үтээж эцэг дээдэс Ахмад үеийнхээ үтээн байгуулсан бүхнийг уламжлан гүйцээхээр зорж хичээж ажиллах болно. Нар хурдгширсэн энэ сайхан өдрүүдэд эрдэнэт хөлгүүдийн маань уяас ойлгож өгч ирч хүчтэй мөхчүүдийн маань ир барьж агсаж эрхийн мэрэгэн харваачид маань онц мэрэгэн байж төвийн голынхон зүлэг ногоон талбайд дэнж готоод сайхан наадахын гэрөөл зэгшүүлье.
Баян хонгорсон байгуулагдсны түүх 60 жилийн өн Баяр наадмын үндэсний шагаан харваан тэмцээнд Монгол улсын дархан мэргэн 2, Монгол улсын гоц мэргэн 1, Монгол улсын хошоо мэргэн 4, Монгол улсын мэргэн 6, аймгийн мэргэн 41 гээд 16 багийн 150 гаруй харваачид цэц мэргэнээс хорин өрсөлдлөө. Тус тэмцээнд Монгол улсын үндэсний урлагийн их театрын баг тамирчид, Улаанбаатар хотын Цэдэвсэрэн ахлагчтай баг, Өвөр хангаан аймгийн 10 хэр хотоос 2 баг тамирчид тус манай аймгийн наадмыг зорин ирж оролцсоноор онцлог боллоо. За энэ жилийн Баян хонгор сум үүсгэн байгуулагдсны 60 жилийн ойн шагаан харвааны тэмцээн маань 2 дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 16 багийн 150 орчим тамирчид оролцож байна. За энэ жил одоо онцлог гэвэл одоо Улаанбаатар хотоос 2 баг ирж оролцож байна. Өвөр хангаан аймгаас 2 баг ирж оролцож байна. Тэгээд манай Баян хонгор аймгийн сумууд болон аймгийн багууд оролцож байна. Маш өргөн дэлгэр сайхан тэмцээн болж байна. Баян хонгор аймгийн үндэсний шагаан харваан болохоор бас сүүлийн үед харьцангуй хөгжих шатндаа явж байгаа. Залуу харваачд их байгаа. Баян хонгор аймгийн одоо Жаргалан сум, Баян өндөр сумуудаас одоо хүүхдийн багийн харваачд хүүхдийн баг одоо аймгийн аврах шалгуурал тэмцээн наадманд оролцож байгаа. Энэ удаагийн тэмцээнд болохоор Жаргалан сумаас хүүхдийн 1 баг оролцсон. За одоо хамгийн бага настай 10 настай хүүхд байгаа хаа. Тэ ахмад настай 73 настай хүүхд оролцсон. Монгол улсын үлэмж дархан мэргэн 1 байна. Дархан мэргэн 1 байна. Гарамгаа мэргэн 1. За Монгол улсын хошоо мэргэн 5 6 баг шиг байна. За тэгээд мэрэгчүүд бас ганц 2 байна. Тэгээд аймгийн гоц мэргэн 10 гаруй байх шиг байна. Тэгээд ер нь солтой харваач нэлээ өндөр олон байна. Тэгээд нутгийн зон олондоо бүгдээрээ сайхан надараа л гэж хэлээ да. Би Улаанбаатар хотоос ирж оролцож байна багийнхаа хүмүүстэй зөв. Би өөрөө болохоор Баян хонгор аймгийн богц юм багтай. Тэгээд нөгөө аймгийнхаа наадамд хотоос баг тамирчтай авцраад аймгийнхаа шагаан тэмцээнд оролцож байна. Сэтгэл маш өндөр байгаа. 16 баг тамирчид 16 багийн тамирчид энд одоо цэцмэрэгнээ шалгаж тоглолцоож байна. Хотоос би багаараа буюу 7 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээ одоо тоглолтууд яваад зооны тоглолтууд явагдаад байна. Тэгээд манай хот Баянлаг сумаас 1 баг төлөөлж 9 хүн бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд сая 2 дахь зооноос гараад шгшээ 8-т нэлтжээд байж байна. За миний хувьд одоо 3 дахь жилдээ аймгийн наадамд шагааргаар оролцож байна. Анх харав сурснаас хойш 4 жил хэрэгтэй болж байна. За энэ хүнчээр аймгийнхаа наадамд 2 удаа 3 дугаар хайранд орсон, аймгийнхаа аврагт 2 удаа 2 дугаар хайранд орсон. Одоогийн байдлаар цол аваагүй залуу харваачаа. Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн өн Баяр наадмын үндэсний шагаан харваан тэмцээнд 16 багийн 150 гаруй харваачид цэц мэргэнээс хорин өрсөлдснөөс багийн харвааны 1-р байранд Баянлаг сумын Сүхбаатар ахлагчтай баг тамирчид, 2-р байранд Наран тогтох ахлагчтай Жаргалан сумын баг тамирчид, 3-р байранд Машбат ахлагчтай Чандаа компани баг тамирчид тус шалгарсан бол Цуваа харваанд, 1-р байранд Баянлаг сумын Харьяат, Эрхэнбаяр, 2-р байранд Жаргалан сумын Харьяат Монгол улсын хошоо мэргэн Инх Жаргал, 3-р байранд Богд сумын Монгол улсын мэргэн Чулуун Эрдэнэ нар төрүүлж наадамчин олноо баясгалаа. Баян хонгор сумын түүх 60 жилийн өн Баяр наадмын үндэсний сурын харваан тэмцээн амжилттай зохион байгуулагдан дүнгийн гаргалаа. Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн өн Баяр наадмын үндэсний сур харвааны тэмцээнд Говьалтай аймагт зохион байгуулагдсан Монгол улсын аврах шалгаруулах, Холимог багийн улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцсон харваачид цэц мэргэнээс хорин өрсөлдөж байна. Тодорхойлбол Дорноговь, Говьсөмбөр, Өвөр хангаан, Төв аймаг, Дорнод, Дундговь, Улаанбаатар хотын Алдаржим, Мэргэнзэв, Монде, Петровис, Ирч клубын баг тамирчид оролцсон өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. За Баян хонгор аймгийн үндэсний их баяр наадам Баян хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн их баяр наадмын үндэсний сурын харваа эхлээд амжилттай явагдаж байна. За манай Баян хонгор аймгийн үндэсний сурын харваанд за Монгол улсын дархан мэргэн 2, Монгол улсын мэргэн 8, спортын мастер аймгийн мэргэн залуу харваачд гэсэн 200 гаруй харваач хүүхдийн харваатайгаа нийлээ 200 гаруй харваач харвж байна. За сая 7 сарын 28-наас 21-ний хооронд Говьалтай аймагт үндэсний сурын Монгол улсын үндэсний сурын Холимог багийн улсын аврах шалгаруулалт тэмцээн Цуваа харваа болж 21-ийнхээ орой өндөрлөлөө. За ингээд энд оролцсон энэ хот хөдөөгийн энэ дүүрэг багуудын энэ олон харваач нар мэрэгчүүл ирж энэ харваа наадамд оролцож байгаараа манай аймгийн энэ харваа
маш өндөр чанартай үзэгчдэд энэ аймгийн иргэд хөдөлмөрч наадамчдад харууштай, балхууштай ийм сайхан харваа наадам болж байна. Мөн Монгол улсын дархан мэрэгэн хөдөр чулуун оюун чимэг, Монгол улсын даян мэрэгэн хийх тунгалаг, Монгол улсын мэрэгэн Батбаатар, Монгол улсын мэрэгэн Цэцэг, Норжмоо, Батзаяа, Посолдулам, Монгол улсын Гоц харваач, Ганбаатар инх чулуун зэрэг улсын харваачид оролцсон цэцэг мэрэгнээс орон өрсөлдөж байгаагаараа онцлог боллоо. Баян хонгорсон байгуулагдсны 60 жилийн маш өргөн дийлгэр сайхан ийм дэнж хотойтол наадах наадам болж байна. Бидний одоо сур харваачдын хувьд бол Говьолтой аймагт холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээн мөн одоо улсын зэрэг горлох цуу арваны тэмцээнд оролцоод ирсэн газрын одоо бүх аймагаас Улаанбаатар хотоос эрэгтэй харваачид, эмэгтэй харваачид нийт одоо эрэгтэй эмэгтэй мэрэгчүүл ингэж хамрагдаж байгаагаараа одоо урд урдын наадмуудаас илүү давуу ийм сайхан бахархалтай наадам болж байна. Баян хонгорсон байгуулагдсны түүх 60 жилийн ой баяр наадам өглөөний 7 цагт хурдан азрагны уралдаанаар эхэлсэн. Азрагны уралдааны 1-т Баян овоо сумын сайн жаргалын данжаад халзан, 2-т Баян овоо сумын жаргал сайхны буурал, 3-т Бөмбөгөр сумын Янжмаагийн яган, 4-т Үлзийд сумын Батолтхын зээрд, 5-т Үлзийд сумын Буян дэлгэрийн азраг, Айргийн 5-т хурдлан ирж уйсан эзэн унсан хүүхэд үзэгч олноо баясгалаа. За, хэр азрам төрүүллээ. За энэ Говьсөнбөр аймгийн Унгаат баг. За сумд 2-4 3 харигтай баг. За баярлалаа. Энэ Баян хонгор сумын уяач мөнх соёл ахын маань азраг төрүүлсэнд баяртай байна. Нутгийн зам олондоо баяр наадмын мэдлэгээ төвшүүлье. Сайхан наадараа гэж. Азраг гурлаа. За энэ манай найз Дамжин зүргийн жаргал сайхны азраг байгаамаа. Тэгээ уяач нь бий байна. Тэгээ анодно аймгийн наадам төрүүлсэн. Гурлаа сайхан байна. Баяртай байна. Тэгээ аймгийн наадамд аймгийн 60 жилийн үед дөрвөр төвчөнд баяртай байна хайрагдлаа. Хайрагдлаа ямар ч хэлсэн. Сүхбаатар аймаг асхтаад дуугай. Энэ үл аймгийнхаа хичмэл дээр хайрагдсан. Тэгээд сая өнөөдөр бас аймгийнхаа баяр наадамдаар хайрагдсан баяртай байна. За. Хайр төртөлсөн бэ? Муу зүтлээ. Хан томчлоо ямар аа энэ Сүхбаатар аймгийн асх цумын их зэрэгт гэдэг нь гат. Хязаалан насны уралдааны 1-т Жинс цумын Батхүлгийн хонгор, 2-т Баян цагаан сумын Эрхэн баярын алаг, 3-т Богд цумын Чулуунбаатарын хязаалан, 4-т Жинс цумын Нар мандахын бор, 5-т Хүрээмрэл сумын Хүлгээгийн халзан хурдлан ирлээ. Давхар уяагаар уралдаж чинь бөмбөрийн наадманд сам үзүцсэн. Тий. За энэ хинти Баян ухтгийн халзан мөхөрдөн гэж айлын унгаа одоо баадуу хөшөлтэй одоо ганц хязаалаа үйсэн. Тэгээ сайхан амаа үзүүлсэн. Тэг баяртай байна. Тэгээд наадамч олондоо сайхан баярлалаа гэж хэлье. Уяач найз Саранбаатартай бас маш их баярлалаа гэдэг хэлье. Энд дээрээ энэ жил 4 уралдаа 5 уралдаа 4 орцсон. Одны 2 бага наадам төрүүлээд. Тэгээ сая үлзийдэд нэг ам уцчих тэрсэн. Давхар уяагаар. Энэ жил 3 дахь давхар 4 дахь давхар уяагаар. Хайргийн 3 орлоо сэтгэл өндөр байна. Баяртай байна. За, хан томчлоо байна. Энэ Сүхбаатар хөшөлтэй өрөө. Ямар амжилттай гаргаж За байна? хөдлөөрөө нодн ардын ус болд 3 орс өрөө. Таймал амжилттай. Энэ жилийн 3 дахь давхар уяагаар Арын 3 дахь сэтгэл өндөр байна. Шүтлэн насны уралдааны 1-т Буу цагаан сумын Золбоотын хонгор, 2-т Баа цагаан сумын Инх төрийн халтар, 3-т Баян говь сумын Баяр сайхны Олимп бор, 4-т Баян цагаан сумын Отгон баярын зээрд, 5-т Хүрээмрэл сумын Хүрэл сүхийн хар шүрдлэн хурдлан ирлээ. Зээр дүрээ маань төрүүллээ. Энэ Дорндын хөлбөмбөр сумын Ганбот гээд залаг унгаат маань дүүгийн унгаат. Урд нь ямар амжилттай гаргаж байна? Энэ бүсийн наадамд одоо аймаг бүсийн наадам ингээд 5 дахь төрүүлж байна. Хэдэр хурдлаа? 4 орлоо. Хан ямар амжилттай байна?
Энэ Сүхбаатарын асгц сумын дөр төрөн гэдэг нь унгаад. Ордны ямар амжилттай гарч ив? Энэ ордны суманд 2-3 орсон. Миний өөр унгуур. Хэдэн даагандаа нэг харигдсан. Баш нааданд. Сая таваар төгөөд. Даан ягаар том ой дээрж харигдсан баяртай. Хин заалан татаач. Түүх 60 жилийн тэмдэглэж байгаа хонгор нутгийн зоолонд сайн мөхрөх гэсээрээ. Их насны мордын уралдаанд нэгт богд сумын бие бишийн цахилгаан халзан, хоёрт Өвөр хангай аймгийн богд сумын Бат төмрийн бор, гуравт Баянлаг сумын Амар баярын хүрэн, дөрөвт Жинц сумын Алтан гэрлийн сарал, тавт Үлзээд сумын Дорж дэрмийн шар хээр, айргийн тавт хурдлан ирж уйсан эзэн унсан хүүхэд үзэгч олноо баясгалаа. Баянгар аймгийн Жинц сумын Дорж дэрмийн Алтан гэрлийн шүү байна. Сайхан маань анхны хайрыг аваад аймгийн явж. Баяртай байна. Нутгийн хаард хүнд баяр хүргэе та. Сайхан хадлаа. Төрүүлээ алзмар. Энэ говийн бус 2 жил дараалаа. Нэг төрүүлнийг харагдсан. Энэ жил сумаахын нааданд төрүүлээд давхар ягаар хийж байна. Энэ хинтэй аймгийн борон дүр сум. Унгаад оо. Сайн. Сайхан барилцаж байна. За айргийн 3-аар ирлээ. Ямар амжилттай гарч ив? За энэ говьлтаанд их зургаалж юусан. Аймгийнхаа баярнуудад 3-аар төгөөд нодон төвийнхөө бүст төрүүлээ. Баяаваас 90 жил төрүүлж байсан. 20 гаруй хайрыг төрөвтэй тиймэр байна. Энэ хинтэй баян готох хөшөлтэй дөө. Урд нь сумд 3 орсон доо. Урд байна баяр хүргэе. За баярлалаа. Даагны уралдааны нэгт Өвөр хангай аймгийн Тарагт сумын Хос баярын хээр, хоёрт Богд сумын Хүрлбаатарын хээр, гуравт Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын Мөнх баярын хүрэн, дөрөвт Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын Дорж палмын хүрэн, тавт Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын Хүрэл чулууны ухаа зээрд хурдалсан юм а. 3 дээр ирлээ. Энэ хагш нөрсний хатаагүй. Манай унгаад байгаа. Энэ Өвөр аймгийн Хайрхан дулаан сумын аймгийн альтрас систем өгөх юм байна. Хамуу зүйтэй. Дорнтын цагаан туяа гэж хасаа би жил авчирсан. Туяахтайг баярлалаа. Та хурдан байлаа. Баянгын нутаг усан төшиж их хурдан байлаа. Төрүүллээ. Дорнтын 3 загал. Монгол улсын тутамдаа байж утганасах онгонд авчирч гисэн. Нуухт. Тийм аймгийнхаа наадамд 3-аар таггаад тэгээд давхар явж ирэлж. Суманд амуу зэцээ. Сайхан байна. Айрын 3 төрсөн. Цаан баян гарцуудтай. Түүх 60 жилийн баярын өмнөд өргөе. За би нэг 10 жил үйж энэ манай нарын имбүү гэдэг Монгол салтар дэж Бямсагийн дэдэн дэрж гэдэг үнэ үү? Нарын имбүү гэдэг юм таагүй би уяас. За ер нь л аймаг сумаас олон хайрыг дүр авсан. Сүхбаатарын. За аймагхан 60 жилийн үед хон дөрөг хайрыг дүүсэнд баяртай байна. Энэ жил номгоо хайрхаа уралдаанд төрүүлж бөмбөрийнхөө төв мөсийн уралдаанд амуу үзүүлж өдөр чи сайхан байна. 3-2 орлоо. За хэрвээ энэ жил хурдан байсан бол сайхан байна. Өвөл хурдан байсан. Ааныхаа нааданд дэж орлоо. Бүрээ аль зүрээ сумдаа төрүүлчихээ ирсэн доо. Хал зүрээ сумдаа төрүүлсэн. Энд 2 туяан дээр ирж. Хинтэйгээ аймгийн Цэнгэр мандал сумын унгаад байгаамаа. За ингээд 3 дахь давхар уяагаар энд төрүүллээ. Сая эдгээр хоногийн өмнө Баян овон суманд амуу үзүүлсэн. Нодон Баян хонгор аймагтаа тавлсан юм аа. Бүст 2-3 орчоод. Тэгээд хойд их баяртай байна. Тэгээд энэ түүх 60 жилийнхаа үед Баян хонгор аймгийн 60 жилийн үед соёлмор төрүүлсэнтэй хойд их баяртай байна. Ард иргэдтэй та бүгд баярлж явдаг шүү гэд. За та нар ажилтаа амьд тэмдэглэсэн яа. Сайхан наацсан. Энэ айргийн 4-оор ирлээ. Энэ Баасангийн Цэдүг гэж үнэ Монгол улсын ялдарт байж Цэдүг гэж нөө атом хөвчлээ. Сайхан. Айргийн 3-аар төглөө. Урд нь сэгшүүл хурдтай төрүүлжсэн, аймагтаа 3 үлжсэн. Айргийн 5-аар ирлээ. Сүхбаатар сумын Эрхмээ гэдэг нэг залуу гоо маань төр. Энэ жил номгоо хайрханыхаа уралдаанд төрүүл аврын өст. Төвхөн өст амуу үзүүлээд. Баг 3 настай мөнгөр сүмцгөө мал төрүүлсэн. Наадамч олонтой баярын мэнд хүргье. Сайхан наадаараа гэж. За Баянгар хотынхаа одоо нийт иргэдтэй болон Баянгар аймгийн уугуулар иргэдтэй одоо энэ сайхан хурдан морины соёлын тоостой энэ дэнж дээрээс тав хүндээ хиймэр үлэгдэн мэдчилж байна.
За Баянгор хотын маань түүх 60 жилийн явс өргөн дэлгэр сайхан болж өнгөрч байна. Одоо за энэ жил бас энэ ган гачигтай зуншлаг муутай байгаатай холбоотой морд жоохон цөөхөн мордод байна. Энэ зуншлагтай маш их холбоотой байд юм байна. Тэгээд нийт одоо нийслэлээр ирж уралдаж одоо хурдан хүүхдүүдийн эр зэрэг гаргаж энэ сайхан дэж дээр уралдсан нийт уяачаад унаач хүүхдүүд нийт одоо Баянгор хотынхоо ирж үтсэн одоо үзэгчдэд та бүхэндээ одоо амьдралын сайн сайхан бүхнийг хүсээд Баянгор хот маань өргөлж өөдлөн дэвжиж байхын өлзөөтэй ирүүлгийг өргөн төвшүүлье. Тэгээд айл гэр бүрт энэ хурдан морины одоо хиймэр ивэх болтгой гэсэн ирүүлэг өргөё. Тэр засны их түүхтэй Монгол түмэн маань Арийн 3 наадмаа сайхан тэмдэглэж, таваан гайхуулж, эрч хүчийн үзэж, их хурдан сорж бас сайхан нааддаг ийм уламжилтай. Энэ уламжил бас энэ ёс заншлаараа сайхан болж байна. Өнөө жилийн Баянгорын баяр наадам бол Баянгор хотынхоо өөрөөр хэлэх юм бол улсын юм нийслэл Улаанбаатар гэсэн Баянгор хотын минь бас тарих зүрхэн болсон Баянгор хотынхоо түүх 60 жилийн яваг тэмдэглэж хамтхан явж байгаадаа бас сонирхолтой. Тэгээд бас их онцлогтой ийм сайхан баяр наадам болж байна. Тэгээд энэ баяр наадамд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстэй энэ баяр наадмын цэнгэр дэлгэцэрийн үзэн суугаа бүх хүмүүстэй хараа вэсгэж санараа мэлаж байгаа Монголынхан зонголонд Баянгор хотын зонголны өмнөөс чин сэтгэлийн талархал ишүүлж ам баярын мэндийг өргөн төшөөлье. Тэгээ бүгдээрээ готолоор сайхан наадаарай гэдэг өрөөл тавья. За 100 дэлгэр сайхан энэ өдрүүдэд аймгийн маань 76 жил ардын хувьсгалын 96 жил Баянгор хот байгуулсан түүхт 60 жилийн болж тохиож байна. Үнэхээр одоо бас энэ давхарцсан ой баяруудад бол аймаг орон нутгаас эртнээс маш сайн бэлтгэл зохион байгуулдаг хангаж ажиллаа. Энэ дотор бас манай Баянгор сумын баяр наадмын комисс, аймгийн баяр наадмын комисс бол үндсэндээ одоо сүүлийн 7 хоног бол бас одоо үндсэндээ нүд хамхилгүйгээр ингэж ажилласан. За энэний хүрээнд бол бас зохион байгуулалтын хувьд бол өндөр түвшинд. За тэгээ хамгийн гол нь бас наадамч олон маань үзэж харах, сонирхох юм ихтэй ийм сайхан наадам болж байна. Тэгээд энэ наадмыг одоо зохион байгуулж байгаа аймгийнхаа баяр наадмын комисс, Баянгор сумынхаа баяр наадмын комисс наадамч олондоо бас баяр талархал төвшүүлье. Энэ жилийн наадмын хувьд бол одоо манай Баянгор сумын маань одоо 60 жил яваад давхцаж байгаад энэ одоо баяр наадмыг улам одоо өнөр өтгөн ингэж болгож байна. За энэ жилийн наадмын нэг онцлог бол аймгийн цэцэргийн санаачлагаар Баянгор аймгийн бархалт өдөр гэж ийм сайхан өдрийг одоо тэмдэглэн өнгөрүүлэх одоо энэ санаачлагыг гаргаж энийг одоо иргэдийн хурлын тэргүүлэгчд маань хүлээн авч баталж жил болгоны одоо аймгийнхаа баяр наадмын өдрүүдээр бахархалт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр ингэж болсон байгаа. За энэ бахархалт өдрүүдээр Баянгор аймгийнхаасаа одоо төрөн гарсан алдар цолтой одоо гавьяатуудаараа за мөн одоо улс аймгийн сайн малчдаараа мөн одоо төв дэлхийн аваргууд аймаг орон нутгийнхаа одоо нэрийг өндөрт өргөж яваа ийм сайхан хүмүүсээрээ бахархаж тэднийгээ бас урамшуулах за мөн одоо ирээдүйн хойч үедээ хүүхд залуучуудаа энэ одоо их оронч үзэл аймаг орон нутгийнхаа одоо энэ нэр хүндийг өндөрт өргөх ийм сайхан боломж олцоог одоо нээж илрүүлэх нээх одоо энэ чиглэл дээр бол нэлээд анхаарлаа хандуулж ийм сайхан өдрийг бас тэмдэглэж байгаа. Тэгээд нийт одоо Баянгорчуудаа мөн одоо энэ 60 жилийн ой тохиож байгаа энэ одоо баяр наадамд урилгаар оролцсон энэ хүмүүстэй түүхт одоо баярын мэндийг хүргэж эрүүлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг аймгийн иргэдийн хурлын нийт төлөөлөгч нар нийт тэргүүлэгчдийнхаа нэрийн өмнөөс болон хувьяасаа өргөн дэвшүүлж байна. Аймгийн цэнгэлдэх хүрээлэнд Баянгор хот байгуулагдсны түүх 60 жилийн ойн баяр зориулсан үндэсний бүхийн барилдаанд 2 өдрийн турш үргэлжлэн наадамчин олноо байсгалаа. Үндэсний бүхийн барилдаанд 256 бүх барилдсан ба Баянгор аймгийн Бууцхан сумын харьяат Эрхэнбаяр, Эрдэнэцогт сумын харьяат Эрдэнэмөг, Гурван Булаг сумын харьяат Лам Доржнар, Тав Даван аймгийн Начинцол, харин Баян Аваа сумын харьяат Цэрэнд орж аймгийн Харцах цол хүртсэн. 256 мөхөөс барилдаад аймгийн баяр наадамд 6 давж аймгийн Харцах цол
бол өвчтөд маш баяртай байна. Ингээд мөн одоо их хогд хэмжээнийхээ хөгжүүдэд баяр тарлахч явж хэлье. Ингээд наваа төрүүлж өгсөн аав ээжтэй ах дүүстэй баярлалаа гэж хэлмээр байна. За үндэсний хөр 5 дахь жилдээ явж байна. Баянгар аймгийнхаа нийт ард иргэд баярын мэнд хүргье. Сайхан надараа. Энэхүү үзүр төрөний төлөө Баянболог сумын харьяат их бог дэвжээ чөлөөт бүхийн барилдааны олон улсын хэмжээний мастер аймгийн хурц арслан золбоод цэргийн хурц арслан загс сумын харьяат цэрэн тогтох нар барилдсанаас аймгийн хурц арслан золбоод төрүүлэн цэргийн хурц арслан цэрэн тогтох үзүрлсэн. Сайн бодгоон дордоо араас нь баян хөнгөрөөгийн загс сумын харьяат их бог цэргийн гарстаж төржин цэрэн тогтох одоо тавгүй зөвлөө тугаад доорлоо. За би одоо Баянгар аймгийнхаа надад анх удаа үзүүр төрөнд үлчээ. Үзүүрсэндээ найстайгаа барилдаж үзүүрсэндээ маш сайхан барилдаа байна. Одоо би яг үндэсний бүхөр би одоо яг нэг дундуур нь завсарлсан гэдэг 5 дахь жилдээ барилдаж байна. Би хөгт хэмжээнд хийдэг. Тэгээ намайг одоо миний бэлтгэл сургалтыг хангаж өгдөг нийт найзуудаа болон тэгээ дэвжээнийхээ багш тасалж өгч Батболд Ачууга Чулуунбат улсын нийтийн Чулуунбат нэрт маш баярлалаа. Тэгээ одоо намайг ардтал тусал дэмждэг 300 живсэг төчний 330 дөрөнгө ингээ хэрэгч хурандаа ирхэн баярт маш баярлалаа гэж хэлмээр байна. За нийт Баянгорчд бол загс сумынханда баярын мэнд хүсэж байна. За Баянгарын наадам 8-5 төрүүллээ. Хүмүүрийн хүчийг татсан ихтгэл сургууль ирсэн сайн байсан. Улсын наадамдаа сайхан амьдралаа зохицуулах Баянгар хамтдаа ажлын боллоо. Бус аймгийн наадам ерөөдөө болцсон байсан. Манай аймгийн наадам сүүл болсноор улсын наадамаас гадна аймгийн баяр наадамд оролцох барилдах хугацаанд сайхан таарлаад байсан. Хонгорнуудын бэлтгэл хийж байгаа гэсэн. Тэгээд одоо Лиор сайхан нутгийн маань маргааш. За тэгээд нийт Баянгарынхоо заавал бүхний гал боломт сайхан наадам хийж байгаа да.